Тэмцээн үзэгчтэй үндэсний өсвөл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үлзэл телевизээс үзэгч та бүхэндээ өглөө бүр хүргэдэг. Энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний урилгаар өнөөдөр студид 69 дугаар сургуулийн сургалтын менежер Цолзаяа. За мөн 69 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Батсүр нар өргөд оролцож байна. Та хоёрт энэ өглөөний мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Телевиз үзэж байгаа нийт эцэг эх асрам улс сурагчтай энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр манай хоёр багш маань хоёулаа 69 дугаар сургуулийн одоо нэг нь бол сургуулийн менежер, нөгөөх нь бол одоо багш нар нь байгаа тийм ээ. За тэгэхээр 69 дугаар сургуулийн ер нь үйл ажиллагааны чиглэлийн тухай тийм ээ. За мэдээж сургуулийн байгууллага бол сурагчдаа одоо сургалтаа ороод явж байгаа. Тэгэхээр сургуулийнхаа тухай бас үзэгчдэд маань товч мэдээлэл өгөөч гэж одоо Цолзаяа багшаасаа хүсэж байна. За баярлалаа. За манай нийслэлийн эрх боловсролын 69 дугаар сургууль нь бол Баянзүрх дүүрэгт байршилтай Монгол кино үйлдвэрт байдаг. За нийт 4000 орчим сурагчтай 101 бүлэгтэй мэргэжлийн 167 багш за 30 гаруй ажилчид за удирдлагатай нийлээд нэг 220 гаруй хүний нөөцтэй ингэж сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. За манай сургууль нь бусад сургуулиас даваа тал нь болохоор 6 дугаар ангиас эхлээд сурагчдаа хятад хэл, солонгос хэл, англи хэл, математик, физик гэсэн төрөлцсөн ангиудыг нээж сургалтын үйл ажиллагаа явуулдаг. За энэ бол цаашид бол нийгэмд хэрэгцээтэй судалгаан дээр үндэслэж энэ ангиудыг нээж явуулдаг. Одоо манайх 6 дахь анги дээр ихэд нийт 480 гаруй сурагчтай. Тэгээд 480 гаруй сурагч маань ер нь 12 бүлэгтэй 7 дахь анги мөн адилхан яг ингэж явагдаж байгаа. 10 гаруй бүлэгтэй. Ер нь 4000 сурагчтай гэхээр бас нэлээд олон сурагчтай шүү тийм ээ. Тэг ер нь бол манайх хичээлийн 2 байртай. За 1580 хүүхдийн багтаамжтай. За ингээд одоо сургууль одоогийн байдлаар бид бүхэн бол сургуультай багтахгүй Монгол кино урлагийн дээд сургууль төрийн байртай бас ингээд 3 хичээлийн байртай энэ хичээлийн жилийг бол үргэлжлүүлээд явж байна. 4000 сурагчтай гэхээр 2 хэлжээр орж байна уу? 3 хэлжээр орж байна уу? Энэ 2 хэлжээр төрийн байртай учраас хэрвээ төрийн байрыг бол манайх 3 хэлжинд орох сургуулаа. Тэгээд засгийн газраас бол 3 хэлж гэж байхгүй болгосон. За энэ хэрэгжилтийг бол хангаад манайх 2 хэлжин төрийн байртай явагдаж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн байрыг шинээр нэмэх ер нь одоо чимээ ажиг байна уу? За ер нь бол одоо манай Баянзүрх дүүрэг дээр цагаан хорон 14 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр одоо 4 сарын 1-нд шинэ сургууль ажилтанд орох гэж нэг сайхан мэдээтэй бас байгаа. Тэгээ ер нь яг ингээд нэг сургууль дээр ачаал өгөөд өрөвтгөл нэмэхэл айгүй буруу юм билээ. За одоо бид хүн яг би энэ сургууль дээр олон багштай, олон сурагчтай 5 жилийн хугацаанд сургалтын менежерийн ажлыг хийж байна. Тэгэхээр ерөөхдөө хүүхд нэмэгдээд байгаа тохиолдолд анги дүрэлт хийсээд багшар олон болоход нөгөө цаанаасаа төрийн албаны нарамтын тухай хуулиар бол 3 сургалтын менежертэй байх хэрэгтэй. Тэгээ 3 сургалтын менежер, 2 нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч, захирал гэсэн хүмүүс л ерөнхийдөө өдөрдөж явж явдаг болохоор ачаал маш их өндөр болдог. За жишээлбэл хөдөө орон нутагт бол хүүхдүүд маш цөөхөн, захын сургуулиуд бас цөөхөн. Эднэр дээр бол нэг 400-аас 1000, за 1500 хүүхдтэй сургуулиуд дээр яг л адилхан хүний нөөц нь. Тэгэхээр ер нь бол ингээд сурагчдын тоо ихсгээр ихэд удирдлагуудад болон анги удирдах байгаа бас мэрэгжлийн бишрт маш өндөр ачаалттай байдаг. За Батсүр багшийн маань хувьд бол одоо сургуультай багшаад нэлээд олон жилиг болж одоо үдцсэн байна. Тиймэр таны одоо сурагчдаа баримтлагдаг сурах гэсэн одоо гол зарчим юу вэ гэдгийг бас юм төрөнд асуумаар санагдаж байна. За миний хувьд бол сургалтанда баримтлагдаг гол зарчим бол ёс зүйн боловсрол ээлжүүдтэй өндөр түвшинд хүрэх хичээл ингэж баримталж ажилладаг. Тэгэхээр энэ 7 хоног тул нөө бие даах 7 хоног байгаа шүү дээ тийм ээ яалтын. Тэгэхээр энэ бол бас нэг юм боломж байгаа. Хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх, одоо өөрийгөө бие дааж өөрийгөө хөгжүүлээд суралцах одоо цаг зав одоо чөлөөтэй өнгөрөөлөх онлоос жоохон зайтай болно шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бол энэ цаг хугацаагаар маш сайхан үр дүнтэй ажилласаа өнгөрөөгөө сөйлөгч одоо ажиллаж байна да. 69 дугаар сургуулийн хувьд яг энэ одоо сурагчдын бие даалтын 7 хоногт зориулаад ямар нэгэн одоо хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. За мэдээж бол явуулж байгаа. За 2025 оны 2 сарын 27-нд
А90 тогсон сайдын тушаалаар бол хичээлийн бүтцэнд шинжилэл орсон байгаа. За энэ шинжилэл дээр бол за намар 4-7 хоногоор 5 дахь 7 хоног нь бие даалтын 7 хоног. За хавар бол 2 дахь улирлын төгсгөл 3 сарын сүүлээр бас бие даалтын 7 хоног 2 удаа тагцсан байгаа. За энэ бие даалтын 7 хоног нь бол яг ямар зорилготой байдаг вэ? Ер нь бол сурах хүүхдүүд маань сурч боловсроод хажуугаар нь дугуулan уралдаануудад орж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. За яг энэ сургалтууд яг ингээд аль биесээр тавьдаг яг ингээд суралтын үйл ажиллагаатай зэрэгцэхэр айгүй хүндрэлүүд гардаг. Энэ хүндрэлүүд ирэхэд энэ яг тушаалын дагуу болохоор зохицуулагдаж гисэн байгаа. Жишээлбэл за сургуулийн урлагийн үзлэг болно. За хичээлийн хажуугаар болно. Мэдээж сургалтын үйл ажиллагаа тасалд нь багш нар маш их завгүй ажиллаж байгаа. Дээр нь ангиа бэлтгэж оруулна. Бас ингэж сурагчдыг хөгжүүлж байгаа учраас ийм маш их завгүйсэн. Тэгээ энэ бие даалтын 7 хоногт бид өхөн одоо сургалтаас гадуурх үйл ажиллагаануудаа зохион байгуулдаг. Урлагийн үзлэг, сургуулийн аврах шалгаруулах, сагсан бөмбөгийн тэмцээн, сургуулийн аврах шалгаруулах, волейболын тэмцээн гэдэг энэ уралдаанууд энэ массыг амарсан том уралдаануудаа ерөөдөө зохион байгуулахаар багш маань хичээлгүй сурагчтай бүрэн хянаад аюулгүй байдлыг хангаад эрсдэл өссөн сэргийлээд тус уралдаануудад ингэж оруулаад яг юм боломжтой байд босоо. Тэгээд одоогийн байдлаар манай сургууль дээр яг өнөөдрийн байдлаар 8-9-р ангийн сургуулийн аврах шалгаруулалт сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж байгаа. За өчигдөр болохоор 6-7 явагдсан. За 6-7 дугаар ангид бол нийтдээ бараг 1000 хүүхэд байгаа байхгүй юу? 480 орчим. Тэгээд энэ хүүхдүүд маань ингээд хоёр зааланда тэмцээн уралдаанд амжилттай зохион байгуулаад анги өдөрцөн багш нар хажууд нь суугаад одоо ингээд явагдаж байгаа. Тэгээд энэ оны 26 оны 3 сарын 2-нд боловсролын ерхий газрын дарга нэм очир даргын сургуулиудад нийт улс орон даяараа бүх сургуулиудад бие даалтын 7 хоногт ямар ажил хийх вэ гэсэн ерөөхдөө чиглэл албан бичиг гаргасан 01/146 гэсэн чиглэлийг хөргөсөн. За энэ чиглэл дээр болохоор яг юу энэ бие даалтын 7 хоногт болохоор сурагчдыг эрсдлээс өрсөн сэргийлэх үйл ажиллагаа явуулаа. Сурагчдаа бүгдийг хамруулаа гэсэн бүх сургуулиуд дүүргийн боловсролын газар боловсролын хилцээрээ дамжиж орж ирсэн. Тэгээ энэний дагуу манай сургууль маань удирдлагын багаар ярилцаад хөтлөр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За энэ эрсдлээс хэрхэн хүүхдүүдэд хамгаалах вэ гэдэг. За өмнөх жилүүл бас аюулгүй байдал, сурагчдын аюулгүй байдлыг хангах ийм юу 7 хоног явагдчихсан. Тэгээд манай сургуулийн хувьд одоо энэ жилийн хувьд 6 дахь ангийн сурагчид нь болохоор гэрийн нөхцөлд ямар эрсдэл байна тэрийгэ илрүүлээд ирээ гэдэг одоо өөрөг даалгавар өгөөд тэгээд тэрийгэ болохоор ихтгэл маягаар ангаас нэг 3-4 баг гарч ирээд одоо ингээд хоорондоо өрсөлдөн. За гэрт одоо ийм юу байна гэдгээ ягаад ихтгэл тавьж байгаа. За дараагийн 7 дугаар анги нь болохоор эрсдлээс өрсөн сэргийлэх контент уралдаан зарсан байгаа. За 8 дахь ангийн сурагчид болохоор дүрслэг урлагийн хичээл маань 8 дахь ангид ороод таагддаг. Тийм учраас гар зургийн уралдаан, эрсдлээс өрсөн сэргийлэх гар зургийн уралдааныг зохион байгуулад 9-р ангийнхны хэмжээнд болохоор бол ханын сонингийн уралдаан, анги хамгаалнараа эрсдлээс яаж өрсөн сэргийлэх вэ гэдэг гар зургийн уралдаан, ханын сонингийн уралдааныг гаргаад за 10-11 дээр ангид бол 10 дахь ангийн хувьд болохоор сургууль доторх эрсдэл гэсэн сэдвт илтгэлийн уралдаан зохион байгуулад за 11 дээр анги дээр болохоор сургуулийн гадна орчинд байгаа эрсдлийг олж илрүүлэх сэдвт ийм илтгэлийн уралдааныг зохион байгуулж байгаа. За ингээ 12 дахь анги бол одоо эсэлтийн ерхий шалгалт тэгээд их хэлний шалгалт гээд маш их ажил ихтэй учраас эндээсээ чөлөөлөгдөд зөвхөн давтлаг маягаар одоо шалгалтандаа бэлтгээд мэргэжлийн багш нар үн төлбөрөө сургалтаа ингээд явж байгаа. Ер нь сургууль бол божигнсан сайхан дүүрэн хүүхдүүдтэйгээ үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр энэ бие даалтын 7 хоног гэдгийн маань яг үндсэн зорилго нь бол сурагчдаа онлоор одоо танхимаар биш зүгээр бусад үйл ажиллагаан дээр нь хөгжүүлэх гэсэн ийм зорилготой юм болов уу гэж ойлгож байна. Тий, энэ 7 хоногт бие даалтын 7 хоногт бас ингэж ажиллах хэрэгтэй л дээ. Эцэг их сурагч сургуулийн хоорондоо харилцаа улам сайжруулаад
тэр ангийн багш нар тийм ээ тэр гурвалсан гэрээгээ сайхан баттгаад дутуу байгаа бол хийж гүйцэтгээд гэр орчсных нь аюулгүй орчны эрсдлээс хамгаалах, ирж очихдаа эрсдлээс хамгаалах, тэр байгаль орчны эрсдэл байна уу, эрүүл ахуйн эрсдэл байна уу? Одоо тэр үе тэнгийн дээрлэлт хэлт байдаг юм уу? За одоо тэр юу гэдгийг цахим орчны эрсдэлт байна уу? Энэ бүх эрсдлүүдийг тооцоод ажиллаад тэр шийдвэр одоо дүрм журмыг нь биелүүлээд ингээ явах их олон сайхан ажлууд зохиогч байгаа л да. Ялангуяа сая манай менежер хэллээ л дээ. Ахлах ангийнх нь болохоор тэр эсэлтийн ерөнхий шалгалтынхаа математик монгол хэлнийгээд авлагуудыг хийгээд за дутуугаа нөхөөд сургалтын хосродлоос харьлах юм олон ажлуудыг ингээ хийж байгаа л да. Тэгэхээр энэ бие даалтын 7 хоногийг үргэлжлүүлээд нэг амралтынхаа 7 хоногийг маш их үр дүнтэй хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх өөрийн санаа бодолтой төлөвлөгөөтэй ингэж ажиллахын тулд их эцгүүд багш нар хүүхдүүдээ саналыг аваад хамтарч ажиллах хэрэгтэй. Ийм л. За тойрын маань хувьд бол яг нөгөө сурагчдтай ажилладаг хүмүүс тэгэхээр нөгөө таны хэлээд байгаа эцэг их сурагч багш нарын хамтарсан холбоо гэдэг юм маш чухал байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ сурагчдын амралт эхлэх үеэр ер нь эцэгчүүдийн хүүхдтэй анхаарал халамж яг нөгөө эрсдлээс хамгаалах хүчин зүйлүүд дээр тулгуурладаг одоо энэ зүйлүүд дээр хэр ажиглаж хүүхдээ хэр одоо хамгаалж байдаг вэ? Одоо эцэгчүүдийн хандлагаар бол сурагчдын амралт хэллээ за амарчлаа гэд ингээд жоохон хаях хандлагатай байгаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол яг ямар байр суурьтай байдаг вэ? За яг нь миний хувьд ингэх гэдэг амралт бие даалтыг хэллээгээд хүүхдүүдээр бүр учиргуул гэрийн хамааг ажил хийлгээд байж бас болохгүй л дээ. За одоо нэг хашаа байсан дутуу байдаг юм уу тэрнийг тэгэхээр тэр хүүхдэд бас заавж илүү гаргах хэрэгтэй. Гэхдээ гэрийн ажил гэдэг бол тэр тухайн гэрийн хүмүүжил боловсрол болоход маш чухал учраас бас орхигдуулж болохгүй. Гэхдээ тэр өөрийн хүүхдийн эн чинь бас сургалт үйл ажиллагаа юм чинь энийг бас цаг зав гаргаад их эцэг зөвөө ойлгоод сургуультайгаа хамтраад багш нараасаа тэр ямар удирдамж ямар ажил байгаа энийг нь бас ойлгоод ингэж явах хэрэгтэй. Тэгэхгүй сая манай менежерийн хэлсэн тэр стресс хамгаалах тийм ээ тэр ажлын төлөвлөгөө энэ төрийг чинь хэцэг зарим мэдэхгүй байгаа шүү дээ. Энийгээ мэдээд ирж танилцаад хамтраад ажиллаад ийм чухал байна. Таниулах ажил дээр ер нь эцэгчүүдэд үүнийг таниулах ажил дээр сургалтын одоо байгууллагуудаас яг юу шаарддаг вэ? Юу одоо эцэгчүүдэд өргүүлдэг вэ тийм ээ? Тэг. Ер нь бол ингээд одоо 45 хүүхдийг тэг 50 хүүхдийг хариуцаад анги төрсэн багш гэж байгаа. Бид бүхэн одоо төлөвлөгөөгөө дээр манай дүүргийн боловсрол хэлсэн маш ажилтгий дүүргийн боловсрол хэлсэн хамтал маань. За ингээд эндээс ирсэн чиглэлийн дагуу ярилцаад төлөвлөгөөгөө гаргаад нэгдүгээр ээлжинд бид нар анги төрсэн багшартай нийтээ яг маш сайн ойлгуулад төлөвлөгөөгөө танилцуулаад одоо хэдүүлээ ийм ажил хийнэ. За энэ 4000 хүүхдийг маань ерөөсө 101 бүлэгт маань 101 багш яг ангийн удирдаа ингэ явж байгаа учраас тэр хүмүүс бол эцэг их асран хамгаалагчдад бол мэдээллийг хүргэж ажилладаг. Удирдамжийг мэдээж бид нар бол аль биесээ тамга тэмдэгэ дараад зар оруулаад энэ зарыг маань шийрлээд цаашаа ингэ хуваалцаад ингээд мэдээлэл дамжигдаад явдаг. За ер нь бол нийгэм бол бас ийм байгаа. Одоо бүх их маш их ажилтай өглөө гараад үр хөвгдөд ижихэд бол өдөржин ажиллаад ороо ирж байгаа. Зарим нэг эцэг их бол өөрийнхөө хөвгдөдөд цаг гаргах айгүй хэцүү. За энэ бол одоо тухайн хуулиудад тусгаж өгөө журмуудад тусгаж өгснөөр болохоор энэ хүүхдтэй ажиллах эцэг ажиллахын тодорхой цагуудыг гаргаж өгвөл зүгээр санагддаг. За тэгснээр бол бидний ирээдүйд хүүхдүүд маань эрсдлээс өрсөн сэргийлэх, ээж автайгаа цагийг өнгөрөх энэ боломжийг айгүй нийгэмд бага харагддаг. Бид нар нэг өдөр тутмын хүүхдтэй ажиллаж байгаа учраас энэ хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхдүүдэд цаг зав гаргаж өгөх боломжийг манай энэ албан байгууллагууд маань бас хүүхдийг нь олон хүүхдтэй өндөлний хүүхдүүдэд гарах цагийг гаргаж өгвөл маш зүгээр санагддаг. За тэгэхээр өдөр шөнөгүй ингээл мэдээ цалиа авч хүүхдэд ижихэд бол тэд нар маань өдөр шөнөгүй ажилласаар хагаад хүүхдүүдэд бас умартах ийм асуудлууд бол маш их түгээмэл нийгэмд бол. Тэгэхээр ийм өхрөө асуудлууд бол одоо нийгэмд бас харахаар болцсон байгаа юм. За тэгээд түрүүн бас суран багш маань хэлжсэн нөгөө үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйлийг бас яг энэ үед бас анхаарах хэрэгтэй гэдэг тэгсэн тийм ээ.
Тэгэхээр үеийнгийн дээрлэхэлт дээр ер нь 69 дугаар сургуулийн хувьд хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ? Одоо эднэр дээр ямар заавар зөвлөмжийг өгдөг вэ? За сургууль дээр ихэд бол хүүхд хамгааллын баг гэдэг хуулиндаа байдаг. За энэ багийг бол сургуулийн захирал удирдна. За үүнд бол мэдээж бол араас нь бол сургуулийн менежер, сургуулийн байгууллагад ажиллаж бүх багш ажилчид жижиг хүртэл ордог. За ингээд үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйлүүд ер нь бид нар өсөн сэргийлж ажиллана гэхээс бол энэ асуудал нэлээд хүнд. За 4000 хүүхдүүд нэг өөр. Тэгээд дээр нь бол гэртээ байгаа ах トゥ 3 тий. Гэрийн нөхцөлд яадаг гэлээ. Бид нар ийм л асуудалтай. За тэгвэл тэр чинь 4000 хүүхдийн дотор бол янз бүрийн асуудал байна. Зан характер янз бүрийн юмээс болж орондоо муутна тий. Тэгээд сүүлийн үед ингээд анзаарч байхад зүгээр тоглоомоор нэгээ түлхчихэд нөгөө хүүхэд нээж авдаа очоод намааг зодцсон гээ ярьдаг. Нөгөө камер шүмгүүд зүгээр нэг санаандаггүй байдлаар биетэн түлхэх юм, өмөрлөх юм ийм байдал үүссэн байсан. Тэгэл тэрнээс болоод нөгөө эцэг их нь манай хүүхэд гэдэг хүүхдүүдээ учрыг олоогүй мөртлөө өмөрөөл ингээл асуудал үүсгээ яваад байдаг. За тэгэхээр ер нь бол аль болох хүлээцтэй байх хэрэгтэй. Үеийнгийн дээрлэхэд гэдэг зүйл бол аль ч оронд байдаг, бүх улсад байдаг. Үүнийг бол тусгай нэг журмуудаар зохицуулах, хит актер хүүхдийн ирэхэд талдаж байгаа хүүхдүүдийг одоо таслан зогсоохын тулд тий сургуулийн хэмжээнд бол бид бүхэн бол авч ярилцаад сэтгэл зүйчтэйгээ уулзалдаг. Тэгэхээсгүй бол бид бүхэн бол сургуулийн хэмжээнд л арга хэмжээ авах боломж тийм төдийлөн байдгүй. Цагдаагийн байгууллагууд бол хэрвээ бид нь ностой халтсан тохиолдолд цагдаагийн байгууллагууд шийдэн бид бүхэн нөгөө тийм хуулийн тийм том акцуудыг бид нар биелүүлэхгүй шүү дээ. Сургуулийн байгууллага учраас дотроо үүссэн хэрүүл маргаан асуудлуудыг энэ мэдээж хариулах хүүхдүүд бид нар хуулийн дагуу сурах учраас чи хүүхд зоцсон яв гэд тэр хүүхдийн эрхэнд бас халдах эрх байхгүй. Тэгэхээр төдийлөн тийм хүүхд хамгаалахын баг дээр л бид нар ярилцаад эцэгтэй нь уулзаад дахиж ийм асуудал битгий гаргаарай гэдэг юг л тавьдаг хуулийн хүрээнд. Аны үеийнгийн дээрлэхэлтэй бүр юу юм бэ? Ер нь ингээд судлаад ингээд үзэхлээр ер нь гэрийн боловсрал хүмүүжлэлтэй бүр ихлээс ашиг холбоотой байдаг юм билээ. Аав ээжийн харилцаа, тэдний үг хэллэг, ажил одоо үйл хөдлөл яг дуурайгаад ингээд ирдэг. Тэгэхээр бүр уг үнцээрээ одоо багасгахын тулд, айлгахын тулд гэрийн боловсрал хүмүүжил төр ёс зүй гэдэг юмыг бүр угаас нь эхлээд багаас нь эхлээд ингээд явахгүй бол нэг өдөр өргөс авцсан юм шиг тийм ээ энэ дүр байгаа хүүхдүүд чинь нэг өдөр аваад маргааш манайх тийм сайхан болчлаа гэж хийн ч амлж чадахгүй маш хэцүү асуудал том асуудал үеийнгийн дээрлэгч олон шалтгаанаар гарна. За эд хөрөнгөний одоо тэр өмсөж зүүж байгаа гар утасных нь хэрэглэнээс эхлээл одоо ном дэвтрийнхээ хүрэлцээнээс эхлээл за ингээд бие биендээ туслах харилцаанаас эхлээд янз бүрийн юм гарна. За том жижиг тийм ээ ахтах ингээд одоо юу ээдэг ингээд хүндэлсэнгүүч гэдэг юм одоо юуч гэдгийг эсвэл одоо чи одоо бүр дээрлэхэлт гэж янз бүрийн шалтгаанаар гарч байгаа. Тэгэхээр Монгол улсад энийг бүр тэр гэрийн боловсрал, багын хүмүүжил, тэр ёс зүй гэдэг юмнаас л эхлээд энийг л одоо хүн бүхэн багаас нь суулгаж л одоо энэ төр цаг гаргаад одоо ямар гэдэг нь журам цаг гаргаад бүр нэмээд одоо бүр бодлоготойгоор ингэхгүй бол зүгээр нэг яриад маргааш ингээд зүгээр болчихно гэсэн асуудал биш юм билээ. Тэгэхээр төвөгтэй асуудал л та. Ер нь одоо сургуульд бол сэтгэл зүйч гэж байгаа шүү дээ тийм ээ. Сургуулийн сэтгэл зүйч дээр ер нь ихэвчлэн ямар асуудлаар суралцагчид одоо орж уулздаг вэ? Энэ тал дээр одоо ямар арга хэмжээ авдаг вэ? Энэ тухай хэлж өгч. Ер нь яг бодит кейсүүдийг бид нар эхлээд судалдаг. За ер нь хамгийн их асуудлууд бол үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой асуудлуудыг ороод тэгээд тухайн орчинд нь суулгаад аль болох тайвшруулад эргэж ийм асуудал үүсэхгүй байх. Тэгээ мөн утасны хамааралтай, гэр бүлийн асуудалтай ээж аав болцсон хүүхдүүд нь сэтгэл санаагаар хямартсан томцоолоод бас ийм асуудлуудтай бол ингээд үүдээд сэтгэл зүйчтэй уулздаг. Сэтгэл зүйч маань ер нь бол маш их ачаалттай ажилладаг л да. Бас ингээд асуудлуудыг зохицуулна. Дээр нь үеийнгийн дээшлэхэлд үйлдсэн сурагчдыг
сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, эцэг хасраа хамгаалагчдын сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Инхээр тухайн сэтгэл зүйч гэдэг хүн ба нэг хүнтэй уулзахдаа 30-аас 1 цагийн хооронд уулзна. Тэгээд дараа нь тэр хүүхдтэй уулзлаа, эргээд ээжтэй нь уулзлаа. Ингээд ирэхэд ингээд яваад идэг. Тэгэхээр маш их ачаалттай. Нийт сэтгэл зүйч 4000 хүүхдэд л байгаа л да манай сургуулийн хэмжээнд бол. Стандартаараа бол энэ хэдэн сэтгэл зүйч байх хэрэгтэй юм бэ? Ер нь сургууль болгон л нэг байх хэрэгтэй. Тэгээд одоо 400 хүүхдтэй байсан чинь нэг, 4000 хүүхдтэй байсан чинь нэг гэж явагдаж байгаа. Гэтэ одоо энэ бие даалтын 7 хоногийн гол зорилго нь бол эрсдэл гэж байгаа. Тэгэхээр энэ яг эрсдлээ бол ер нь бид нар яг бүх газраас харах хэрэгтэй. За миний хувьд л ингэж харддаг. За бага ангийн хүүхдүүдэд ерөөсөө шууд гараад гүйдэг. Ямар ч богино зам байсан. Тэгэхээр энэ сургуулиудад ойр байгаа замуудын аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Аль болох хотгон руу орж байгаа бас сургуулийн хажуугаар явж байгаа төв замуудыг бол шинээр үл барьж болохгүй. За тэгэхээр зарим сүүлийн үед л одоо маш олон гоё сургуулиуд ажилтанд орж байна. Одоо манай засгийн газар бол энэ жилийн хувьд бол маш олон сургуулиудыг ажилтанд орж байна да. Баянзүр төр гэдэг 4 сургууль орлоо. За тэгэхээр яах ёстой гэхээр миний бодлоо шүү. За яг сургуулийнхаа яг үүдэр төв зам явуулмааргүй. Тэгээ нэг гоё сургууль барьчаад үүдэр нь төв зам тавьчихна. Тэгэхээр хизээ нэгэн цаг тэргээр хүүхдүүд гүйжил таараа. Хүүхдүүд яг өөрлөгөө өөрийнхөө талд яг ирж байгаа машиныг харлаа. Тэгээ нөгөө талыг урсгалаа харахгүй шууд гүйчдэг. Тэгэхээр энэ маш том эрсдэл. За тэгээд дахиад болохоор ийм байгаа. Маш олон хаалгууд нийцдэг сургуулиуд нөгөө цаанаасаа дүүргээсээс ч юм уу дүүргийн тамгын газараасаа мэдээж сонгуулаар тэр хүмүүс иргэдээс санал авахын тулд өндөр оноо авахын тулд та сургууль руу шууд ор. Сургуулийн чинь энд нь хаалга гаргадаг гэдэг сургуулиар албан бичгээр хаалга гаргацдаг. Тэгэхээр олон хаалгатай болохоор хүүхд маш их эрсдэлд орно. Нэг багш 50 хүүхдийг хариуцаад ингээ гараас гарт хөтөлбөртөө өгөх гээд байж хат нэг хүүхд нь гараа цухтаачвал яах 49 хүүхдэд хаях юм уу? Ийм асуудалтай учраас бүх сургуулиудын гоё дүүргээс нийслээс анхаарал хандуулад бүгднгийн нэг хаалгаар орж гараадаг. Тэгээ гадны хүн оролдгоо болвол маш гоё эмгцэстэй болно. За гадаад ингээд улс оронд очиод ингээд сургуулийг танилцаад явж илаа л да миний. Тэгэхэд бол бүр ингээд битүү хашаатай ганцхан л хаалгатай. Тэгээ үүдэнд нь бол 4 эсвэл болоос зогсдог. Тэгээ бичиг баримтын шалгаж оруулдаг. За тодорхой тэгээ хамгаалтын алба шиг ажиллаж байдаг. Тэгээ одоо манайх бол эцэг эхчүүд маань хүүхдүүдийн аюулгүй байдал эрсдлийг улсын царгуулаад ингээд өдөрт 8-8-аараа гараа зогсож байдаг. Тэгэхээр одоо энэ хүмүүсүүдийг гоё алавжуулаад эрсдлээ хүүхдүүдийг хамгаалахгүй бол бидний нийгэмд бол сэтгцэн өвчтэй маш олон хүн сул явж байдаг ерөөсөө. Тэд нэр бол сургууль руу одоо мэдээж сургуулийн үүдэн жижигэр байдаг. За сургуулийн жижигэр бол цалин багтаа учраас эрэгтэй хүн ирэхгүй. За эсвэл настай эсвэл тэтгэврийн ийм хүмүүс сууж байдаг бүх сургуулиуд адилхан. Тэгэхээр энэ аюулгүй хүүхдүүдийн аюулгүй байдал төр сургуульд бол байхгүй. Манай сургууль одоо 167 багш 21 нь л эрэгтэй багш байхгүй юу. Тэгэхээр тэнд бол дандаа эмэгтэй хүмүүс хүүхдүүд байна. Тэр эдрийн маань аюулгүй байдлыг яг гоё хуульчлаад хашаанаас нь эхлээд сургуулийн үүдэнд хамгаалдаг ийм л гоё орчинтай болоосаа хүүхдүүдийг хамгаалаасаа гэж бодож байна. Мэдээж бол энэ олон улсын мэдээ хэвлэлээр харахад сургууль талдлага гарлаа л гин төдөн хүүхдийг барьцааллаа л гин. Тэгэхээр бид бүхэн энэ эрсдэл бий болохоос өмнө энэ хүүхдүүдээ хамгаалаад бас тэнд ажиллаж байгаа багшаар ажилчдыг бас хамгаалвал энэ маш том эрсдлийг хамгаалж байгаа. За манай сургуулийн хувьд бол одоо 3-4 талаасаа ордог. Тэгэхээр энэ хүүхдүүд маань гадны хүмүүс одоо нөгөө түрүүнд би ярьсан шүү дээ. Дүүргийн одоо тамгын газрууд бол иргэдээ санал авдаг учраас за энэ 69 дэх сургуулийн талбай маш том. Та нар бол өглөө 6 цагт онгойлох хэвээр толомын талбайгаа гадна талбайгаа онгойлох хэвээр тэгээ иргэд тоолно 22 цаг таана. За тэгэхээр энэ нэг эсэндээ ингэж байгаа байхгүй. Хүүхдүүдээ тэр янз бүрийн бүх хүмүүс солилдоод нэг талбай дээр зогсож сургуулийнхаа хашаан дотор тоглож байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн эрсдэл бол маш өндөр. Тэгээд сүүлд бол одоо бас араад дээрдээд байгаа. Гэхдээ бид бүхэн бол иргэдийг хүүхдүүдэд холиод сургуулийн хашаан дотор байлгаж болохгүй. Хүүхэд гэдэг бол тэр сургуулийн хашаан дотор чөлөөтэй тоглоод гүйж яв. За хажуу хотгоны хүүхдүүд байл мөн л өөрийнхөө сургуулийн талбай дээр гүйж болно шүү дээ. Заавал ингээд иргэдүүдийг орвол танаа талбайдаа салхилуул гэхээр одоо айгүй хэцүү.
манайх маш олон орон сууцны дунд байдаг. Нөгөө настай хүмүүс нь гарч ирэл нөгөө талхаа шидчихнэ. Сургуулийн талбайд нөгөө шувуу олж байгаа гэдэг. Тэгээд дээжээ өргөж байгаа гэдэг ийш тийш баахан сүүц заачна. Тэгээд дээр нь сургуулийн хогийн цэгцийн жижигхэн хогийн цэг гэдэг шүү дээ. Тэрэн дээр нь орж ирээ орон сууцных ингээд хачна. Тэгэхээр бол эдгэрч бүгдээрээ хэсэл байхгүй юу. Тэгэхээр албан ёсоор сургууль гэдэг байгууллага маань тийм бүрэн бүтэн нэг л орцтой тийм бүрэн бүтэн хашаатай нийслэлтэй яриа тийм сурагчдын аюулгүй байдлыг эрсдлээс өрсөн сэргийлэх болохоос нь өмнө ингэж дүүрэг нийслэлээр хамтарч ажиллаад сургуулиудаа юм гоё хамгаалалттай болгосоо л гэж би дотроо бодож явдаг. Танад хэлээ бас ярьслаад үлээний энэ сайхан ярьслаад байхдаа бас энэ дуу хоолой бас бүх хүний чихэн түрээсээ л гэж бодож явж байгаад боломж осон дээр нас ярьчлаа баярлаа. Тэгэлгүй яхаа мэдээж одоо сургалтын менежер хүний хувьд бол сургуулийнхаа орчин нөхцөлийг улам сайжруулах тухай байнга бодож явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд Батцуран багшийн маань хувьд бол түүх нийгмийн ухааны багшаа. Тэгэхээр таны хувьд бол одоо түүх нийгмийн ухааныг одоо сурагчдад хичнээн жил зааж ийн ерөн сурагчдын чиг хандлага түүх нийгмийн ухааныг ер нь сонирхох нь ихсэж гин үү эсвэл сонирхол нь буурах нь нэмэгдэж гин үү? За ер нь түүхээ мэдэхгүй хэлдэ мэдэхгүй бол тэгэл үндэстэн устсан шүү дээ, тийм ээ. Тийм учраас Монголын түүхийн хичээлийг за нийгмийнхээ хичээлийг төлөвлөгөө сайхан судлахын тулд хүүхдүүд бас сонирхож байгаа, судалж байгаа. Монголын түүхийн хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтын өгж байгаа хүүхдийн тоо ихсэж байгаа. Нийгмийн ухааны хичээлдэр бол төлхөө өгдөг шүү дээ, тийм үү. Тэгэхээр хүүхдүүдийн сурлага бол ахиж байгаа. За ер нь төөх нийгэм иргэний ёс зүйн боловсролын хичээл зааж байна шүү дээ, тийм. Үүн дотор л ер нь ёс зүйтэй хүн болохын тулд л бүх хичээлүүд ингээ ороод яваад байгаа юм. Манай ерөнхий сайд хүртэл шинэ ерөнхий сайд хүртэл нэг номерт ёс зүйгээ тавина л гэж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бүх албан газрууд, бүх сургууль, бүх хүмүүс, бүх нийгмийн одоо гишүүд ёс зүйтэй байвал бүх л юм одоо сайхан болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ирээдүйд ёс журамтай, хүн чанартай, бие биендээ тусалдаг ийм сайхан иргэд болоосоо л гээд яг дунд нь одоо бид нар ажиллаж явж байгаа шүү дээ. Зүгээр сүлд хэлэхэд манай Монголын нийгэмд маш их цаг баримталдаг, цагтаа ирдэг, цагтаа тардаг улсууд бол сурагчид багш нар л байгаа шүү дээ. Хонхны дугаар орлоо, хонхны дугаар гарлаа. Бусад бүх төрлийн байгууллага, захиргааны байгууллагууд ийм л болоосоо биднээс авах юм аваад тийм үү. За одоо сурах юмыг нь сураад та бүхнээс бид нар бас авахыг нь аваад тийм үү. Хуулиа биелүүлдэг ийм л сайхан нийгэм байхын төлөө бид нар ингээл явж байгаа шүү дээ. Бид нар эрсдэл ярьж байна тийм үү. Энэ 7 хоногийн эрсдэл ингээ ярьж байна. Бүхэл юм цааталт нь байгаа шүү дээ. Амьдрал, хөөгтүүд, их хэцүү нийгмийн бүхэл том асуудлуудаа яриа сууж байгаа шүү дээ. Бид хоёр л ярьж байгаа болохоос бүгд л ярих одоо ингээл бүгд л одоо ингээл боломж олдвол ярьна шүү дээ. Ингээд ийм нэвтрүүлэг цаг олдохож байгаа танаа телевиз ихт бас талархлаа гэж хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр та хоёрын маань хувьд бас би сүүлийн асуултаас өгч чинь мэдээж одоо багш нар болгон сурагчдыгаа хараад сурагчтай амжилттай байхыг хараад за эсвэл сургалтын орчин сайжрах үед бол ингээл сэтгэл санаанд дагаал гоё болдог сэргдэг байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гоё одоо мэдрэмж өгдөг зүйл юу вэ? Таны хувьд одоо багш болсноос хойш хамгийн гоё мэдрэмжтэй зүйл юу байсан бэ? Ер нь ингэж л боддог шүү дээ. Багш хүн, эмч хүн, цагдаа хүн дандаа бие чагнаж явдаг юм гэсэн. Тэгэхээр багш өөрөө их зүв байх хэрэгтэй. Ятгахнаа муу зуршил байхгүй. Цагтаа ажиллаад хичээлдээ ирчдэг. Арх тамхи хэрэгэлдэггүй. Одоо муухай үг хэрэгэлдэггүй юм л байх. Өөрөө үлгэр зүйлжээж нөгөөдөл чинь одоо юм сурна шүү дээ. Тийм учраас ингээд хүүхдүүд тэгж гоё харьцуул хүүхдүүд ч гэсэн гоё сайхан харьцсан. Тэг би бол хүүхдүүд Монгол улсын ирээдүйн юм чинь ихтгэлтэй байдаг. Өчүүхэн ч би эргэлздэггүй. Энэ сайхан тэр 4000 5000 ахаал дараа жил ингээд олон мянган хүүхдүүд олон сайхан сэтгэгдэлтэй ингээд сайхан төгсөөд эх орондоо их хийж эрдэм мэдлэгтэй сайхан иргэд болно гэдэг бүрэн итгэлтэй байдаг. Тийм. За таны хувьд бас ажил мэргэжлийн онцлогийг яриад бахархдаг зүйлээ хуваалцаач гэж. За ер нь бол сургууль бол аягүй аз жаргалтай. Одоо ингээд сургуулийн коридор явж бодвол дандаа л инээд сонсогддог. За тэгээд миний хамгийн гоё зүйл бол яг 40 минут хичээл аягүй гоё аз жаргалтай байдаг. Тэгээд хичээл ороход хүүхдүүд маань сайхан бүгдээрээ босч мэдлээл хичээлээ эхэлнэ. Тэгээд энэ дотор бол жаргал зовлон байна. Тэгээд ер нь маш гоё аз жаргалтай
ямар нэгэн стресстэй байсан ч яг хүүхдүүдийн 40 минутын хичээл дээр ороод сайхан болоод гараад ирдэг. Ерөөсөө энэ нь гоё. Тэгээд ер нь бол одоо ингээд уралдаан тэнцээ явахаар хүүхдүүд маань багаа дамжаал бахаралдаал ингээд шуугаал байж ахт юу сонсдгоо тэр шуугаа нь бол бас гоё байдаг. Ажиргал бас мэдрүүлдэг. Хамгийн гоё ажил бол миний хувьд бол одоо сургуулийн орчинд ажиллах гэж би боддог. За таны хувьд бас түрүү нэг сургуулийн гадаах орчин одоо хашааг нэг халахтай болгол гэдэг ийм саналыг бас гаргаж штэ тийм ээ. Тэгэхээр өөр одоо сургуулийн орчинд тулгамж байгаа одоо бусдад уриалгах ч юм уу тийм асуудал байгаа юу? За мэдээж бол сургуулийн талбай болон сургуулийн хашааг яг л сургуулийн хүүхдүүд нь сурагчид нь л ашиглах шаардлагатай. За тэгээд яг би одоо яг түрүүнийхээ ярьсантай адилхан ер нь бол иргэд бол орон сууц гэдэг юу чинь объектууд чинь өөрөө толгойн талбайтай байх хэрэгтэй. Анхнаасаа иргэд өөрөө тэр орон сууцаа сонгохдоо өөрсдөө салхилах хүүхдүүдэд тоглох талбай орон сууцаа л авах хэрэгтэй. Тэгээд толгойн талбайг машинист солиго орон сууцанд орчоод сургуулийн одоо хүүхдүүдийн талбайг улаасалт бас ёс зүйн хувьд бас буруу л гэж бодож байна. Тэнд бол хүүхдүүд тоглоод надад тууцалдаад гүөх талбай байх хэрэгтэй. За тэр бол хүүхдүүдэд зориулсан байгууллага. Ийм учраас тэр шийдвэр ер нь бол цаанаасаа нийслэл болон иргэдийн хурлаас дүүргийн иргэдийн хурлаас бичиг ирдэг бид нарт. Ерөөсөө толгойн талбай хүүхдийн сургуулийн хаалгыг онгорхой алга. Иргэдийг орол, иргэдийг тоглол, иргэдийг салхилуул. Тэгээ иргэд чи мэдээж орж ирэхдээ баахан нохоо шуутай орж ин хүүхдүүдийн гоё орчин дэвсэлүүлсгэн. Тэгэхээр энэ нь бол цаанаасаа энэ эрсдэл үүсгэхээс өмнө сургуулиудад анхаарч тэнд байгаа сурагч бидний хүүхдүүдийг бас хамгаалж өгөөрэй. Бүх сургуулиуд нэг л хаалгатай, хашаандаа хаалгатай байх хэрэгтэй гэдэг энэ дээр бацсагч байна. Яг л нэг хаалга битгий сайн камержуулалттай. Тэгэл тэргээр орж иж байгаа хүүхдүүд хүмүүсийг хянахал бид нар амарх штэ. Тэгэхээр эсвэл тэнд 4000 хүүхдийг тэр сургууль дотор ажиллаж байгаа 100 гаруй багш ажилчид бид нар бол хянаж дийлэхгүй штэ. Тийм учраас та бүхэн цаашид бас энэ үүсэх эрсдлээс сурагчдын манаас дээрээс төр бодлогоор төрийн бодлогоор бас зохицуулж хамгаалж өгөөсэй л гэж хүсэж байна. За тэгээд Бидалтын 7 хоног эрсдлийг буруулах 7 хоногийн хүрээнд Батзүрэн багшийн маань хувьд бол бас сурагчдаа болон эцэг эхчүүдтэй багш нартай хандаж одоо хэлэх зүйл байна уу? За Бидалтынхаа 7 хоног хүүхдүүд манай эцэг эх багш нарынхаа хоорондын холбоог улам сайхан хөгжүүлээд аль альныхаа санаа бодлыг дэмжиж харилцсан ойлголцоод ингээд цаашдаа хүүхдүүдийг улам сайхан хөгжүүлээд ирээдүйдээ одоо мундаг хүн болоход өчүүхэн ч гэсэн тус нэмэр оруулж хувь нэмэртэй үр дүнтэй байгаасаа л гэж хүсэж байна да. За тэгэхээр бидний урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд сургуулийнхаа одоо сургуулийн орчинд одоо хийж байгаа ажил бүхэн бүтэж байхыг хүсэн хэрэг юу? За танаа хамт олондоос баярлалаа. За баярлалаа үзэгчдээ хөглийн ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 69 дугаар сургуулийн сургалтын менежер Зол Заяа болон 69 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Батзүрэн нар оролцож за сургалтын орчин Бидалтын 7 хоногийн зорилгын талаар үзэгч та бүхэндээ бас мэдээлэл хүргэлээ. Энэ хөглийн ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа.